Сонгоо тоотой өдрүүдийн 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ Icon цагийн минь болон үндэсний латран аль биесний Facebook хуудасаар уулздаг уламжлалтай. Мэдээж энэ цагт сонгоо тоотой өдрүүдийн 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ Icon цагийн минь болон үндэсний латран аль биесний Facebook хуудасаар уулздаг уламжлалтай баярснаа илэрхийлээд дөрөвдийн 3 дугаар зэргийн тохиолдлоос өнөөдрийнхөө тохиолдлыг эхлэх болно. За дөрөвдийн маань хувьд гэх юм бол 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө дөрвөн бөмбөлгийг зөв тааж чадсанаар аздан болох боломжтой байдаг. Нэг үгээр хэлэх юм бол та бүхэн маань за дөрөвдийн дээр 3 боломжийг давхарлуулна гэсэн үг юм. Энэ бол мэдээж 1 2 3 дугаар зэргийн тохиолдлууд байгаа. Үзэгч та бүхэн хамгийн багадаа 500 төгрөгийн баазаа тавьж тоглох боломжтой байдаг. За үзэгч та бүхэн дөрөвдийн 3 дугаар зэргийн тохиолдлын маань аздан боллоо гэхэд өөрийнхөө тавьсан баазааг 500 дахин өсгөж авах боломжтой. За харин 2 дугаар зэргийн тохиолдол дээр 1000 дахин, 1 дугаар зэргийн тохиолдол дээр 2000 дахин өсгөж авах боломжтой гэдгээрээ дөрөвдийн маань онцлогтой байдаг. Илүү дэлгэрэнгүй үзэгчдэд хүргээд хэршилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Энэхүү 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд аздан болох учиртай юм. Мэдээж та бүхэн өөрийн тавьсан баазаагаа 500 дахин өсгөж авах боломжтой. Энэ бол дөрөвдийн 3 дугаар зэргийн тохиолдол. Ингээд өнөөдрийнхээ тохиолдлыг үзэгч та бүхэндээ аз, хэмэр, од, хүсээд за тэгээд мэдээж дөрөвдийн 3 дугаар зэргийн тохиолдлоос эхлэх болно. Амжилт хүсье. Шилэн хоргон маань 40 ширхэг бөмбөлөг маань эргэлдэж байгаа 4 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлгийн дугаар 3. Эхний бөмбөлгийн дугаар 3. Хоёр дахь бөмбөлгийн маань дугаар 6. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 6. Хоёр бөмбөлөг гарч ирсэн байгаа. Нийтдээ 4 бөмбөлөг гарч ирж байна. За 3 дахь бөмбөлгийн дугаар мөн адилхан 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгийн дугаар 6. 3 6 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. 4 дахь бөмбөлгийн дугаар 7. 4 дахь бөмбөлгийн дугаар 7. Зангиснээр дөрөвдийн 3 дугаар зэргийн тохирол дээр 3 6 6 7 3 6 6 7 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн гэсэн үг юм. За энэ 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан баазаагаа 500 дахин өсгөн авч аздан болж байгаа. Энэ бол дөрөвдийн 3 дугаар зэргийн тохирол. За үргэлжлүүлэх хамтдаа 2 дугаар зэргийн тохирлын азнууд аман тодруулах олон. За шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 бөмбөлгнүүд маань нэг л гэхэд 4 удаа давхцнаар 40 ширхэг бөмбөлөг барилсан гэсэн үг юм. За үзэгчдэд илүү тодорхой хэлэх юм бол эдгээр нэг орондоо таанууд маань нэг л гэхэд 4 удаа давхцсан байна гэд үзэгчтэй ойлгочих хэрэгтэй. За эндээс мэдээж санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 4 бөмбөлгөө та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан баазаагаа 1000 дахин өсгөн авч 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань аздан болох учиртай юм. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Нэг орондоо таанууд маань нэг нь гэхэд 4 удаа давхцсан байгаа гэж үзэгч та ойлгосон баг. За эхний бөмбөлгийн дугаар 3. За эхний бөмбөлгийн дугаар 3. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 5. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 5. 3 5 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргонд гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгийн дугаар 8. 3 дахь бөмбөлгийн дугаар 8. За нийтдээ 4 бөмбөлөг гарч ирэхээсээ 3 бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлгийн маань дугаар 5. 4 дахь бөмбөлгийн дугаар 5. Зангиснээр 4-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр 3 5 8 5 3 5 8 5 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн энэхүү 4 бөмбөлийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан баазаагаа 1000 дахин өсгөн авах боломжтой. Тэр үзэгч та бүхэн хамгийн багадаа 500 төгрөгийн баазаа тавьж тоглох боломжтой. Тэгэхээр үзэгчд маань бол яг энэ цаг мөчид бас тоо бодоо сууж байгаа хаа. За 3 дугаар зэргийн тохирол дээр аздан болсон бол биний хэдэн төгрөг хожих нь. За 2 дугаар зэргийн тохирол дээр маань аздан болсон бол бас нэг хэдэн төгрөг хожих нь гэсэн бол мэдээж 4-ийн 1 дугаар зэргийн тохирол дээр та тухайн гарч ирэх 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж
чадсан тохиолдолд өөрийн тавьсан базаагаа 2000 дахин өсгөн авч азтан болох боломжтой байдаг. Мэдээж шилэн хоргонд маань яг адилхан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгааг үзэгч та бүхэн харж байна. Тгээс хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. Нэг нь гэхэд 4 удаа давхцсан. Эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Та тухайн 4 бөмбөлгийг зөв тааснаар азтан болох учиртай. Энэ бол дөрүүдийг 1-р зэргийн тохирол та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлзэж байгаа. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар эхний бөмбөлөгийн дугаар хоёр дахь бөмбөлөгийн дугаар 1 хоёр дахь бөмбөлөгийн дугаар 1 нэг гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн байгаа. Гурав дахь бөмбөлөг аргацгаая. За 3 дахь бөмбөлөгийн дугаар 2. 3 дахь бөмбөлөгийн дугаар 2. За их хоёр араас нь тоонууд гарч байна. 1 2 гэсэн бөмбөлгнүүд. За ингээд 4 дахь бөмбөлөгийн дугаар 7. 4 дахь бөмбөлөгийн дугаар 7. Зангиснаар дөрүүдийг 1-р зэргийн тохирол дээр маань тэг 1 2 7 тэг 1 2 7 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Тэгэхээр дөрүүдийн дээр маань бол дөрвөн бөмбөлөг зөв таах учиртай байдаг. Тэгэхээр магадгүй үзэгчид маань өөрийнхөө төрсөн өдөр за машины дугаар, утасны дугаар гэх мэтчлэн тоонуудыг бүглээд азтан болж исэн тохиолдлууд байдаг. За тухайлх юм бол дөрүүдийг 1-р зэргийн тохирол дээр хэл 07011 гэж бөглөөд азтан болоод 2 сая төгрөгийн азтан болж исэн хүн байдаг бол за магадгүй өнөөдрөөс 1 сарын 27-нд төрсөн хүн тэг 1 2 7 гэдэг дөрвөн бөмбөлгөө зөв таасан бол дөрүүдийг 1-р зэргийн тохирлын маань азтан болж өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авчих боломжтой болж байгаа гэсэн юм. За ингээд дөрүүдийн тоглосон нийт үзэгчдэд баярлалаа. Дашрамд хэрвээ азтан болсон байна л танд халуун баярыг хүргэе. Өргөжлөн бүгдээрээ хамтдаа 50 сая төгрөгийн хонжортой 6D тохирлынхан азтнуудыг тодруулах болно. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг л гэхэд 6 удаа давхцсан байна гэд үзэгч та санах хэрэгтэй. За энэс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг та дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь л зөв тааж чадсан тохиолдолд азтан болох боломжтой. Нэг бол урдаас нь, нэг бол хойноос нь 6 бөмбөлгөө дарааллуулаад 6 зөв таах юм бол та 50 сая төгрөгийн азтан болох боломжтой юм а. За мөн та 6-д тохирол дээр бас манай хамгийн бага 1500 төгрөгийн азтан болох боломжтой. Энэ бол мэдээж урмын хонжор байдаг. Та 2 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөг хожих бол 3 бөмбөлгийг зөв тааснаар 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв тааснаар 150,000 төгрөг хожих бол 5 бөмбөлөг зөв тааснаар сая 500,000 төгрөгийн азтан болох боломжийг 6-д тохирол маань өгдөг. Мэдээ 6 бөмбөлгөө зургуулынгийн зөв тааж чадсанаар та 50 сая төгрөгийн азтан болох боломжтой. За ингээд олон зүйл яриалгүйгээр 6-д тохирлынхаа азтны тодорхой ямар 6 бөмбөлөг гарч ирэхийг хамтдаа харцгаая. За одоо шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эхний бөмбөлөгийн дугаар тэг удаас нь болон хойноос нь 2-оос илүү бөмбөг зөв тааснаар мөнгөн бөмбөг хожих боломжтой байдаг. За эхний бөмбөгийн дугаар тэг 2 дахь бөмбөгийн дугаар 7 тэг 7 гэсэн 2 бөмбөг гарч ирсэн. Энэ 2 бөмбөгийг яг энэ дараагийн дагуу зөв таасан бол та
За ингэснээр 6 ди тохирол дээр маань тэг 7 6 5 8 9. За давтаж хэлье. Тэг 7 6 5 8 9 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. Энэхүү 6 бөмбөлгийг та дарааллынх нь хувьд урдаас нь гэдэг маань тэгийн тооноос ихсүүлээд, за эсвэл хойноос нь гэдэг маань 9-ийн тооноос ихсүүлээд, за энэ хоёр айл нэг агаар нь та тэгийн тооноос ихлүүлээд ч юм уу 9-ийн тооноос ихлүүлээд 6 бөмбөлгөө зургуулангийн зөв тааж чадсан бол мэдээж 50 сая төгрөгийн аздан болж байгаа. За хамгийн багадаа та 1500 төгрөг хожих боломжтой энэ бол мэдээж 2 бөмбөлгийг зөв таасан тохиолдолд үүнээс та таасан бөмбөлгийнхаа доогоор мөнгөндөн өсөж явах боломжтойгоор 6 ди тохиролт маань оролцсон байгаа. Мэдээж аздан болсон бол танд баяр хүргэе. За урагшлан бүгдээрээ хамтдаа Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латран хамгийн өндөр хонжиртай тохирол буюу 642 тохирлогт явуулах болно. За 642-ийн маань хувьд олоо шилэн хоргонд 1-42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөр хэлэх юм бол энд нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй. Эндээс санамсаргүйгээр 6 эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгчтэй дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөг буюу хамгийн өндөр хонжирын маань аздан болох боломжтой. За харин энэхүү тохирол дээр байна бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн бөмбөлөгний тусламжтайгаар мэдээж 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздангууд тус тодорхой боломжтой юм. За бонус бөмбөлөг маань ямар учиртай вэ гэхээр мэдээж та үндсэн 6 бөмбөлөгнөөс 3 бөмбөлгийг бонус бөмбөлөгтэйгээ нийлээд 4 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд гэхдээ дараалалт хамаарал зөв тааж чадсан тохиолдолд та 10,000 төгрөг хожих боломжтой. 5 бөмбөлийг зөв тааснаар та 300,000 төгрөг, 6 бөмбөлийг зөв тааснаар 12 сая төгрөгийг тус 642 тохирол дээрээс маань хожих боломжтой гэсэн юм. За ингээд та бүхэн маань дөрмөө ойлгосон гэдэг итгэлтэй хамтдаа өнөөдрийнхээ 642-ын азтныг тодорхойлцгаая. За одоо шилэн хоргонд маань 42 ширхэг бөмбөлөг байрлаж байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг санаад хэрэгтэй бөмбөлөг давцаагүй гэсэн үг юм. За эхний бөмбөлөгийн дугаар 29. Эхний бөмбөлөгийн дугаар 29. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 42. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 42. За эхлээд гарч ирэх 6 бөмбөлгийг та дараас нь хамааралгүйгээр та зургуулын зөв таасан тохиолдолд аздан болох боломжтой. 3 дахь бөмбөлөгийн дугаар 30. 3 дахь бөмбөлөгийн дугаар 30. 4 дахь бөмбөлөгийн дугаар 20. 4 дахь бөмбөлөгийн дугаар 20. За нийтдээ 7 бөмбөлөг гарч ирнэ. Эхлээд гарч ирэх 6 бөмбөлгөөр 120 сая төгрөгийн аздан тодорхой учиртай. Хоёр дахь за дараагийн бөмбөлөгийн дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Энэ бол 5 дахь бөмбөлөг 2. За 6 дахь бөмбөлөг гарч ирснээр 120 сая төгрөгийн аздан тодорж байгаа гэсэн юм. 6 дахь бөмбөлөгийн маань дугаар 19. 6 дахь бөмбөлөгийн дугаар 19. За эхлээд гарч ирсэн 6 бөмбөлөг бол мэдээж үндсэн бөмбөлгүүд гэсэн юм. За одоо гарч ирж байгаа бөмбөлөг бол бонус бөмбөлөг. Бонус бөмбөлөгийн дугаар 28. Бонус бөмбөлөгийн дугаар 28. За ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 29, 42, 30, 20, 2, 19. Давтаж хэлье. 29, 42, 30, 20, 2, 19. За мэдээж үзэгч та бүхэн энэхүү үндсэн 6 бөмбөлгийг дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа гэсэн үг. За харин өнөөдрийн 642 тохирлын маань бонус бөмбөлөгний дугаар 28 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. 28 гэсэн бөмбөлөгний тусламжтайгаар 10,000 төгрөгийн урмын хонжирын аздан за 300,000 12 сая төгрөгийн аздангууд тус тодорсон байх магадлалтай гэсэн үг юм а. За ингээд 642 тохирол маань үзэгч та бүхнийхээ өмнө өнөөдрийн азднууд амжилттай тодруулснаар тохирол маань өндөрлөх цаг хэдийнэ болсон байна. Үргэлж бидэндээ хамтдаа байдаг эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Магадгүй яг энэ цаг мөчид үндэсний латрыг анх удаага үзэж байгаа. За бас дараагийн удаа тохиролтой хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа үзэгч байх юм бол яг дэлгэцний хажууд манай тоглох тасалбар борлуулах цэгүүдийг одоо харуулж байгаа. Та бүхэн эдгээр газруудаас сонгоод өөртөө хамгийн ойрхон барьж байгаа манай цэгүүд дээр очин тоглох хугацаа худалдан авч бөглснөөр тохиролтой оролцох боломжтой гэдэг юм шүү. За түүнээс та бүхний шууд нэвтрүүлгийн дундор илгээж байгаа 4 хоронтой болон 6 хоронтой тоонууд маань хүчингү байдаг гэдгийг үзэгч та бүхэндээ сануулгын зүйтэй
сайхан. Ингээд өнөөдөр бидэнтэй хамтдайсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн тохирол Баасан гарагийн 17 цаг 30 минутанд Icon Segment болон үндэсний телевизийн аль биесний Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ хүрэх болно. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.